만들어진 로드 같은 Монгол улсын хурлын гишүүн Ачив улсын хурлын гишүүн Улсын газрын гишүүн Аюугийн Ашаа хурлын гишүүн хэлбэрээр нэгэн хөлөвийн тэргүүн босромаа нэгэн хөлөвсөн байна. Гол төлөвлөлт манай арчсан намыг үндсэн байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөр явуулсан олон ахмадууд ирсэн доктор манай нэгэн гэнэ хачтаа амжоо Болсангийн хөрөөдөж дагнараа манай шаараа хоёр арчсны үндсэн байгууллагын үүсгэгчдээр арчсан холбоотой хүмүүсийг манай багтрын багтуушин тэр Тэгэлмөргийн намыг одоо үүсгэн байгууллагын спортын профессор Баянбада Каму удаага технологийн Монгол технологийн одоо эрдэнэ баталгааны одоо эрдэнэ мэргийн дэглэмжийг бүрдүүлжээ. Тэрнээс гадна манай одоо энэ нэг арчил хөлөвийн арчсан инвестицийн холбооны маш олон одоо идэвхтэй сайн одоо эрдэнэ баталгааны аваад бүрдүүлсэн байна. Ингээд өнөөдрийн дэглэмжийн ажиллагаа нээсний ялуу ясаа мэдгийе. За бүгдээ биений миний Сэлгэргээр сэлгэрч байгаа тэргүүнээр ажиллаж байгаа. Амын дэд дараагаар ажиллаж байгаа. Өнөөдрийн хөтөлбөрийг одоо нийслэлийн арчсны компанид багтаага усны чиглэлээр спрей усны чиглэлээр дээрээс нийслэлийн хөтөлбөрийн иргэний тэмдэг иргэний оролцооны үндэсний чиглэлийн ажлуудыг баяа арчсны бие бодлогын хөтөлбөрөөр оруулсан Агуу батгаа цогт операторыг төсөөлөг хамт явуулж байна. Миний хувьд дээр бүрийг бидний зүйлийг бодож байна. Энэ долоо нэг үндэсний сэтгэл хөдлөлтөй нэг зүйлийг зорж байгаа үндэсний хүмүүсд байна. Би улсын намын эрхцүү шийдлийн асуудлыг хамгийн сүүлд за нэг арчтэр маш их дэргэжсэн түүнтэй холбоотой хэлсэн явуулжсэнийг санаж байна. За мөн нийслэлийн ахмадын хорон дээр бас Мандын бүрийн арчилсан бас хоорондоо хэлцүү зохион байгуулсан үйлчлэг мэдээллийг авлаа. Ер нь энэс өөр улсын намын шийдлийн асуудлыг өнөөдрийн цаг үед аман өөрөө төрийн бодлого тодорхойлж байгаа чухал цаг үед хоёрдурлыг зөв болох асуудлаар ингэж хэлцүү зохион байгуулах нь өөрөө маш зүйтэй асуудал. Тэгээд маш олон хүмүүсүүд намын гишүүнээр өөрсдөө бодлыг саналыг бэлтгэсэн бодсон байгаа. Тэгээд та өнөөдрийн хурлын үндсэн зарлыг өгсөн байгаа ямар дараагаар явах гэдгийг та бүхэн мэдж байгаа. Маш чөлөөтэй сануулгыг хэлээд эхнийхээ сая явчаа гэдэг бод байна. Тэгээд улсын намын эрхцүү шийдлийн зөвлөлт бонд тавьсан програм нэртэй амжилт хүсье. Өнөөдрийн цагаатаа ашиглав. Ингээд та бүхний юм түрүү одоо миний болсон байгаас бидний хөдөлгөөн үүсгэж байна. Та бүхний юм улсын хурлын гишүүн Нэгэрч любим гишүүн бачмын таныг эзлүүлж байна гэдэг. Улсын намын шийдлийн асуудал зүйлийг зохион байгуулж байгаа намын ахмадууд эмэгтэйчүүд залуучууд намын датрын хилцүүлгийг өргүүлэхэд ихэнх анхаарал тавьж чин чанар гаргаж байгаа нэг арчилсан бүхний залуучууд зарцуулсан маа Эндээс бүх хүмүүс өнөөдрийн мэдлэгийг өгч мөн татгалзаа илэрхийлээ. Тэр энэ мэдээж хэлцүүг ингэж өргөж байгаа нь тууштай цаг үеийн бас төлөвтэй зүйл байгаа. Яг л та бүхэн гэж улсын хурлын дээр өнөөдөр үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаа. За мөн сонгуулийн нэгдсэн хуультай бол улсын намын хуулийг шинжилэх гэсэн энэ гурван асуудлаа намын бүлгүүд улсын хурал төлөөлөх судалтай бүх намын төлөөлөлд оролцсон гурван бүлэг ажлын хэсэг байгуулагдсан энэ ажил хийгдэж явж байгаа. За улсын намын хуулийг шинжилэх ажил бол энэнийх нь одоо нэг чухал бүлэгтэй хэсэг. Гэхдээ улсын намын асуудал бол зөвхөн улсын хурал сонж байгаа энэ асуудал юусэн биш. Улсын намын асуудал бол зөвхөн улсын намын хийж асуудал. Улсын намын асуудал бүлдээ улсын хөгжөлтэй холбоотой маш чухал асуудал. Энэ учраас энэ одоо хэлцүүл өргөн хүрээд өргөн тэр тусмаа одоо улсын намын амьдрал улсын намын байгуулж бий болгож хөгжүүлэх
өнөөгийн одоо энэ хэмжээний хэллөө олон жил тууштай гэсэн намын гишүүдийн туршлагатай хүмүүсийн дуу хоолой өөрийг боловсруулах өөрөөр зөв болж очоод төгстэй гэж бодож байгаа. Нэг учраас иймэрхүү хэлцүүрүүдийг болов удаа явуулдаг юм бол хууль сайн хүмүүст авах гэж бодож байгаа. Өнөөдөр бас үдээс хойш эсрэг намын бүгийн ажил хийх явж байгаа шүү. Сонгуулийн одоо бүгд нэр ажиллаж байгаа улаан гишүүд хүмүүс гэж хэлцүүлэх оролцсон юм байна. Миний хувьд бол энэ ажил хийх эсрэг намын ажил хийх байгаа шүү. Өнөөгийн байдлаар одоо байх шүү юм мэдээлэл өгөх ажлын хэсэг бол нэг хэсгээр биш. Өмнө нь хүмүүсээс гарсан санал судалгаа дээр үндэслээд ингээд санал бэлтгээд явж байгаа нэг асуултанд хэлсэн хэлцүүлэх хийх баг. Энэ өнөөдрийн хэлцүүлэгтэй холбогдуулаад би зүгээр үндэслэлийг нэг тавшаад хаалцсан гэхэд зүйл бас одоо хуваалцах юм аа. Хамгийн нэгдүгээр бидний анхаарал өгч эсрэг нам гэдэг байгууллага өөрөө юм дэлхийн нийтийн хэмжээнд үүнийхээ оршин нэмээ гэдэг бас өнөөдрийн хэлцүүлгийн анхаарал нэлээд хандах гэж бодож байна. Тэгээд дээрээс нь манайд байгаа Монгол байгаа эсрэг намын хүмүүс одоо нэгдэж чадж байгаа юм хичээлээ гэж бодож байна. Тэгэхээр маш олон хэлцүүлдэг олон улсын төрөлхтөр үндэслээд одоо ажлын хэсгээр юу ажиллаж байгаа юм болов гурван зүйлийг хичээлээ гэж боддог. Нэгдүгээр бол улсын нам бол өөрөө улс орны хөгжил бодлогын бодлого авчаад хэмжээ байгуулах хэрэгтэй гэж энэ бол хичээлээ чухалтай байна гэдэг зүйлийг хэлчихвэрээ хоёрдугаар нь бол улсын нам болох улсын шийдвэр гаргагчид засгийг нийгэмтэй холбох чухал. Гэхдээ нэг улстай биш хоёр улстай бүр чухал юм байна. Яг нь арчилсан нийгэмд бол иргэдийн дуу хоолой олон нийтийн дуу хоолой төр төрхтэй өөрөө улсын намаар дамжиж болгож өгдөг. Буцаад одоо улсын хүмүүсийн зарчим улсын намын бодлого намаараа дамжиж олон нийтэд танилцуулж өгч олон нийтийн улсын боловсролыг дэвшиж одоо ийм чухал бүр болоод улсын нам гэж үздэг. За энэ бол хоёр дахь чухал үр байгаа. За гуравдугаар нь бол улс орны амьдралыг авч явдаг. Улсын шийдвэр гаргагчдыг хэлэхэд өсвөрчлийг хэлэхэд улсын нам бол маш чухал үүрэгтэй байгууллага. Тэгэхээр өнөөдөр бидний улсын намын шинжилэл энэ гурван нэг болж чухал гэж үзэж байгаа. Энэ гурван зорилгоор манай нам аль хэл хэмжээнд хандаж чадчихээ бидний намын шинжилэл энэ зүг рүү явж чадчихсан үед шүүлтүүрээр бид бас болов гэж бодож байна. За дараагийн улсын намын хөлтэй холбоотой бас нэг хоёр гурван зүйл бол өнөөдөр Монголын одоо улсын намын болоод өнгөрсөн 20 жилийн одоо хугацааг дамжиж өчтөө мэдээж олон амжилттай зүйлүүд маш их байгаа. Гэхдээ анхаарахаар сайжруулах зүйлүүд их байгааг намын шинжилгээ улсын намын үеийн шинжилгээ анхаарах хэрэгтэй байна гэж үзэж байгаа. За энэ дотор хамгийн нэгдүгээр зүйл бол арчилсан нийгэм улсын намын хамгийн чухал зарчмын асуудлууд дээр нэг дүрмээр явдаг байх асуудал чухал юм аа гэж үзэж байна. Жишээлбэл улсын намын зохион байгуулалт, улсын намын санхүүжилтийн асуудал, улсын намаас нэр дэвшүүлэх одоо мэдээсээ энэ тогтолцооны асуудлууд болоод чухал юм гэж үзэж байгаа. За манайд бол хуулиар зохицуулагдсан ерөнхийдөө зохицуулагдсан зүйлж байдаг. Зохицуулагддаг жишээлбэл одоо улсын хоёр бол том нам бол арчилсан нам Монгол Ардын намын хооронд бол өөрөөр дүрмээр явдаг. Энэ зүйлүүдч байдаг. Энэ нэргээд улсын намын хөгжил төвшөлтөд ерөөсөө улс орны сайн муу мэдээ үзүүлж байгаа зүйлүүд байдаг. За энэ дээр бол манай туршлагатай хүмүүсээс харьцуулсан дүгнэлт баха. Бас нэг одоо энэ анхаарах гэж байгаа асуудал бол улсын намын шинжилгээний асуудал. Улс орон улс төрчид дээд доод хөгжөлтөнд маш их аврал авсан. Улс төрчдөөс болоод энэ бодиттой ажилласан урьдчилж чадахгүй болсон. Энтэйгээ холбоотой бид нэр ерөөсөө энэ улс төрчдийг эзлэх шийдвэр улсын намуудыг ишүүлэхгүй арга юмаа гэдэг ийм ойлголт бол өгсөн бодлого маш их явчихжээ. Энэ дээр бол хэлцүүлбэр өгж байгаа.